агуу их зөвлөлт холбоод улс. Халах голын дайн Дорнот аймгийн Халах гол сумын нутаг дэвсгэрт 1939 оны 5 дугаар сарын 11-ээс 9 дугаар сарын 16-ны хооронд буюу 4 сар үргэлжилжээ. Энэ жил тус дайны ялалтын 80 жилийн ой тохиж байгаа тул бүгд найрамд Оросын холбооны улс хамтран ажиллахаар болжээ. Халах голын дайны баруун зүг. Тэгээ энэ арга хэмжээний хүрээнд 1939 оны байлдааны ажиллагаанд дайны ажиллагаанд оролцож явсан хувьсгал цэргийн нэгтгэл ангиудын тугийн аяллыг улам жил болгон зохион байгуулахаар шийд гарсан. Тэгээ энэ аяллыг зохион байгуулахаар бидний хэсэг хүмүүс эрдэмтэн судлаачид Улаанбаатар цөмөр замын нөхдүүд ингээ манай яамны холбогдох хүмүүс хувьсгалын үлгийн нутаг болсон Сэлэнг аймгаас эхлээд хуучнаарээр Монгол бүгд найрамдах Монгол Ард улс зөвлөлт холбоод улсын найрамдлын үр шимээр бүтэж бий болсон найрамдлын дархан хот өнөөдрийн танай сайхан Эрдэнэт хотод бид нэр аялж тугийнхаа аяллыг явуулж байна да. Тэгээ энэ арга хэмжээний хүрээнд халах голын дайны ажиллагаанд амбие зориулж явсан манай тэр үеийн Ахмад Айчид хотын хөдөлмөрчид залуучууд манай зөвсгөгчийн батлан хамгаалах салбарт алба хашиж явсан Ахмад Дайчтай ингээд уулзалт хийж байна. 1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы эзэн хааны явган цэргийн 23 дугаар армийн ангиуд бүгд найрамдах Монгол Ард улсын нутаг дэвсгэрт халахын голын сав орчмоор дайран орж нутгийн гүн рүү довтолж эхэлжээ. Монгол Улсын хилийн энэ хэсэгдэх харин эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Монгол Ардын армийн нэг морьт хороо сөрөн зогсож байсан байна. Энэхүү дайны тухай түүхээс Ахмад Дайчин Сүрэнжив залуу үеийнхэнд хуваалцлаа. Монгол улсын сургууль Улаанбаатар хотод марионетээр ирсэн дэшин дагаванд ингээд цэрэг хуваарлахад хязгаарын цэргийн хөдөлгөөний хэрэг очроод хуваарлагдсан. 8 сарчууд яг дайны хэдхэн энд нөхөн. Ингээд цэргийн шин цэргийн календарт 8 сарын дунд үе болж байхад чөлөөлөлтөд анзаарсан. Усан бахардан тэргүүлсэн байвал гарч. Ингээд манай очроод ер нь 3 сумын хөдөлгөөнд очроод байж хил давхад ийм одоо тушаад өгсөн. Өөрийнхөө очроотой учаастгаар ингээд хорондоо гэж хошиж хорондоо гэж баргатай ийм 3 сумын нэг хөдөлгөөнд очроод байж өөрийн хэдийн ханг энэ застав одоо хангийн бонд гэж болсон. Энэгээр Монгол улсын хөлийг давж хятадын одоо төрөмхий цэргийн хүчин Японы өвөр Монгол хятад нэрнхэд нээжсэн байсан энэ үедээ ингээд тэдний одоо үнтэй байлдаж тэдний устгахаар юм. Тэгээ явандаа бол халах голын дайны баруун жигүүр болж ингэж нийлэх ийм өөрөөсөө хэд давсан. Ийхүү түүхт 80 жилийн хүрээнд Дорнот аймгийн Халах гол сумыг жишг сум болгох ажил эхэлжээ. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулган тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгаач. Сайхан залуучууд та нарын үеийнхэн та нарын дөнгөж